Шинжлэх ухаан танин мэдхийн одон өндөр сувгийн Аадар анир нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа болон хөтлөгч Ганс Сүхминий бие бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд. За өдрийн мэнд таашаа. За нэвтрүүлэг маань танд мэдээж NTV телевизээр болон одон өндөр радио 83.3 107 гэсэн хостолгооноор хүрж байгаа. За харин нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр чанартай амьдрын урайтай Морьтон резиденси хамт олон маань болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төр зогс бүү яар нөлөөллийн аян хамтран ажиллаж байна. За энэ манжийн нэг Тэнгэрийн тэтгсэн хаан гэдэг байна. За тэр нь 1735 онд 24 наснда нэг хаан ширээн суухгүй юу? 24 наснда. Гэхдээ энэ бүтэн 61 жил хаанчлсан дараа. за Тэгэхээр бүр 60 жил хаанчлана гэдэг чинь маш урт хугацаа газ. Ингэж удаан хаанчлахаар бас нэг муу зүйл болд юм байна л да. Ер нь нэг төрд нэг хүн удахаар их муу зүйл болдгийн жишээ нь энэ манжийн хаан. Тэр нь юу гэхээр түүнийг тойрон хүрээлэгчдийн ашиг сонирхол төрд бүр ингээ гүнээ шигдэж тэг бухшд юм байна. Жишээ нь хааны хамгийн дотны хүн байсан Шадар сайд Хөшөөн гэдэг нэг сайд байна. Шадар сайд нь. Тэгэхээр одоо баг ерөнхий сайд гэсэн үг тийм. Тэнгэр тэтгэгч хааныг 87 наснда өөд болоход энэ Шадар сайд Хөшөөн гэдэг өвгөн Хятадын хамгийн авилгач магадгүй тухайн үедээ дэлхийн хамгийн баян хүн болсон байсан. за Тэнгэр тэтгэгч хааны дараа түүнийхүү сайшаалт өрөөл та хаан ширээн цугаад хамгийн түрүүнд хийсэн зүйл нь энэ Шадар сайд Хөшөөн гэдэг энэ өвгнийг баривчилсан байна. Хөшөөнийг баривчлаад гэрийг нэгжтэл юу болсон гэж санаж байна. Бүхэл бүтэн Хятад улсын тэр том улсын тий 20 жилийн орлоготой тэнцвүүц мөнгө нь гэрээс нь олцсон байна. нэг хүний гэрээс. Пүү улсын 20 жилдээ тэнцэх хэмжээний юм. 10 сая мөнгөн зоос олцсон. Пүү Юу болж ба тий. Тэгэхээр энэ нөгөө тэр баривчилсан сайшаалт өрөөл та энэ Хөшөөн гэдэг тэргүүн авилгачийг цаазаар авчиж байгаа. Гэвч Хятад улс нэгэнт газар сайгүй авилгад идэвцсэн. Иргэд нь ядуугийн зүдүүгийн туйлд үрцэн. Улс орны хүчин чадал нэгэнт дордчихсан байсан. Ингээд авилга хээл ахвал гэж ямар ч их шүртэй эх орноос сүлдэнд ордуулдаг энэ түүх харуулж байгаа. Тэгэхээр энэ юун 10 сая мөнгөн зоос гараад ирвэ гэдэг. За ингийн чигээр тайлбарлах гэж хичээ те. Англичууд за одоо хаагаа мөг Англи руу явна. Британд руу явна. Англичууд Хятадтай худалдаа наймаагээд тэгээд тэнцээсээ цай аваад англичууд цайнд дуртай болчихгүй. Хятадын цайн. За Цайг нь Хятадаас зөөн. Цай авахдаа англичууд мөнгөөр авна. Алт мөнгө гэдэг мөнгөөр авна. Тэгсэн чинь цайнд нөгөө хаан болон Хөшөөн сайд хоёр чинь татвар ногдуулаад ингээ Хөшөөн сайд манжийн хаан хоёр баяждаг. Маш баян болж. Англичууд нөгөө цайндаа дуртай юм чи цайны хэрэглээ нь улам өснө. Тэгэхээр урд өмнөхөөс илүү их цай авах хэрэгтэй болно доо. Энд чи тархаж байгаа юм чинь цайнд дуртай хүмүүс. Тэгэхээр нөнөө Хөшөөн сайд манжийн хоёр татвараа ахаад нэмсэн. Ингээд Английн мөнгө Хятад руу урсаалсан. Энд чи Англид маш ашиггүй зүйл болж байгаа юм. Ядч байхад авилгатай газар ажил төрөл бүтгэн хүртэл удаашралтай. Болж л үгүй ямар нэг хориг тавина ингэж болохгүй тэгж болохгүй гэл те элдв хууль журам гаргана штэ. Ажил бүтгэд хэцүү байх тусам түүнийг аргалдаг төрийн түшээдэд илүү ашигтай байдаг. Монголд маш адилхан. Зарим зүйл хийж болдог. Гэтэ бас гэтэ болохгүй бас биш. Болдог те. 20 те хийх болохоор нэг эрх мэдэлтнийхэн заавал халаас руу ч юм уу орох нь шүү дээ тий. Одоо богдвол би чинь газар авч чадахгүй шүү дээ. Тий. Тэгсэн мөртлөө богдвол ингэ дүүрж ш нүдэн дээр ийм хөгийн зүйл болж байгаа шүү дээ. Яг адилхан. Ингээд англичууд цай уухыг хүснээсээ болоод Хятад авилга цэцгэлчихсэн гэж баг хэлж болохоор буруудахгүй байхгүй. За ингээд цайгаа зарж байгаа Хятад худалдаачд хүртэл дампуурдаг болсон. Тэгэхээр татвар нь өндөр байна тий. Үгүй энэ авилга хэлэх үйл гэж чинь бүгдийн дампууруулд юм байна ерөөс. Шатанда. Тэгэд ийм дампуу нийгмийг үлдээсэн гэсэн үг. Энэ зүгээр хоёр хүн. Хэдийгээр Франц, Португал, Англи гээд Европын олон улсад худалдаа наймаа хийж байсан ч гэсэн англичууд нөгөө давмгайлж байсан учраас цаашаа одоо ил англичууд ингэсэн тэгсэн гэрчээ. Өнөө англичууд чинь хамаг мөнгөө цайнд өгөөд идэг. Хэр удаа ингэж явах вэ? Манжийн хаан болон Шадар сайд тэдний авилга түвшиндээс өөр хинч ашигтай ажиллаж чадахгүй байдаг. Англичууд тэгэхээр нь өөр арга зэтсэн. Усаа онгоцонд мөнгө биш өөр зүйл ачаад Хятад очиж. За Тэр нь хар тамхи. Ингээд харийнхан хар тамхи авчрах хүртэл Хятад орон тийм ч хар тамхи хэрэгдэлгүй татдаггүй. Гэвч хар тамхины наймаа маш ашигтай байсан учраас 1700-аад оны сүүлхэд англичууд хар тамхины үйлдвэрлэл түгээлтийн асар ашигтай системийг аль хэдийн бий болгож чадсан.
Энэ системийг дүрслэх юм бол ийм болно. Английн газрын эзэд энтгэгт хар тамхи тариалгая. Энтгэгт ургуулж бэлдсэн хар тамхи хятад авчиа зарна. Хятад хар тамхиг нь цай болон мөнгөн юмбүүгээ англичууд өгнө. Англичууд урд нь мөнгөн юмбүү мөнгө өгөөд цай авдаг юм бол одоо харин эргээд цайгаа аваад бүр дээр нь олон жил өгсөн мөнгөө буцаагаад илүү их болгоод авчиж. Тэр олсон ашгаараа англичууд яадаг гэхээр Америк твд хөвөн тарилж. За. Ингээ бүр энэ дэлхийг хэрсэн юм болж байгаа юм. Хөвөнгөө англи руу тээвэрлээд тэрнгээрээ даав хувцас үйлдвэрлэнэ. Тэгээд түүнийг энтг рүү зөөгөөд авч зарна. Эндээс нэг үнэн гачин юм болно. Мянган жилийн түүхтэй энтгчүүд өөрсдийн сайрыг болох тэр даавга өөрсдөө ягд хийж чадахгүй байв гэж. Ягд англичуудаас судалж авч байгаа. Учир нь гэвэл англичууд яг энэ үед энтгийг бас колончилж байсан. Тэгэхдээ орон нутгийн хувцас даавууны үйлдвэрүүдийн нухчин дараад хоригдсан. Мянган жилийн түүхтэй. Даавуу өөртөө угаасаа хачин гой хийж чаддаг энтгчүүд даавгаач хийх ирэхгүй болчихгүй. Гэтэл хувцас хөмсөх хэрэгтэй шүү дээ. Ингээд англиас тэр даавуу худалдаж авдаг. Англичууд бүр улам их ашиг олно. Тэгэхээр яадаг гэхээр бүр их хар тамхи тарилна. Хятад иргэд бүр их хар тамхинд дондно. Ингээд энтгэгт хэдэн мянган хүн хар тамхи тариална. Үүнийг нь хэдэн зуун англичууд хятад руу зөөнө, харин түүнийг нь хэдэн 10,000 хятад хүн хэрэглэнэ. Хар тамхи дэндүү ашигтай хөрөнгө оруулалт байсан. Хэдхэн жил юм ногоон цайны хэрэглээтэй болчихсон англичууд ногоон цайгаа авах гэхээр мөнгөн юм бүний бүр хомсолд орсон байсан. Одоо л харин ногоон цайгаа зарсны төлөө хятад мөнгөн юм бүний хомсолд орж. Англичууд өгсөн тэр мөнгөн юм бүгэ бүгдийг аваа зогсохгүй бүр маш их хэмжээгээр буцааж авсан. Хар тамхиг зүгээр л гудамжинд гараа зарчиж болох шүү дээ болно. Манччин усаас эртнээс хар тамхины худалдааг болно эрс хоригдж бүр цааз ялтаа болчихсон байсан. Гэвч эзэн хаан, шадар сайд нь түүнээс доош төрийн албаных нь бүгдээрээ авилга авдаг ийм хөгийн системтэй болохоор хар тамхиг хятад дэлгэрүүлэхэд англичуудад ямар саадаг болцсон. Үнэхээр сургамжтай тэгсэн мөртлөө маш гонигтай түүх. Яг энэ үед юу болсон гэхээр өнөөдрийн гол баатар гарч ирсэн. 1839 онд Энтхийн Гужарат мужид нэгэн Парси одоо гэр бүлд Жамсечи гэдэг нэг хүү мэдэлж байгаа байхгүй. Тэр нь нэг ингээд нөгөө энэ түүхийн ярьна. Ямар ч энэ хүү 50 нас хүрж байгаа. Тэгэхээр 1890 он болсон гэсэн үг. Нөгөө англичууд нь энтхийг колоничлдаг хэвээрээ. Тэгсэн нэг өдөр энэ бизнесмен болсон нөгөө 50 хүрсэн энэ Жамсечи одоо өнөөгийн Мумбай буюу хуучнаар Бомбей хотын хамгийн тансаг зочд буудлын руу зөриг гарган орж байгаа байхгүй. Гэтэл яг өөрийнх нь таамаглаж байснаар түүнийг нэгдүгээрт нутгийн иргэн болохоор мөн өнгөт арьстан ингээд зочд буудлаас хөөж байгаа. Чи орох хэрэггүй. За. Жамсечи 50 настай энэ буудлаас хөөгцөндөө ихэд цухалдаж байгаа шүү дээ. Би тэгвэл хинч байсан үйлчлдэг өөрийн гэсэн зочид буудалтай болно да. Яг энтхийн зочид буудлын болно гэд өөртөө амлаж. Тэгээд энэ явдлаас хэдхэн жилийн дараа буюу 1903 онд цаач нэг 60 орчим настай Таж Махал гэдэг зочид буудал нийт. Мумбайн төвд орших энэ буудал нь Мумбай хотын энтхийн цахилгаан эрчим хүчтэй анхны барилга. Үүнээс гадна Сэнсэн Америк, цахилгаан шатны Герман, тогооч нь Англи гэд энтхийн анхны дээд зэрэглэлийн зочид буудал болж. Одоо бол энэ Таж Махал өдгөө энэ зөвхөн Мумбайд тэдэг энтхийн бүр гол нэрийн утас болсон зочид буудал юм. Энэ бол энтхэг хүн тэ хинээс ч юуж гоохгүй. Хүссэн зүйл нь байхгүй байсан ч гэсэн бусдын гар харалгүй өөрөө хийж бүтээн гэдэг зарчимтай байсан Жамсечи Татагийн олон гайхамшигтай түүхийн яг зөвхөн нэг хэсэг нэ. Тэгэхээр өнөөдөр энэ гангаар бүтсэн ирчүүд буюу энэ Жамсечи Тата гихний удмын энэ бүр Английн энэ колоничлаас яаж гарах вэ? Хэрхэн үндэсний үзлийг сэргээсэн энэ тухай түүхийг ярих. Өстөгөө юм тий. Таж Махал хотел гэсэн үү тий? Зочд буудал. За тэгэхээр хоёулаа эхний хамтран ажиллаж танилцуулаад үнэхээр гоё түүх ярина. За тий. Анханасаа их сонирхолтой. Одоо тэгээд яг энэ хүний байгаа амьдарч байгаа үедээ ч нөгөө 2 удаагийн хар тамхины дайм болцсон. Ман жив гүйтцсэн. Энд тэрэнд нь энтэг хүсвүсэг ингээд оролцсон байгаа байхгүй. Тий. Одоо газар нь одоо эзлэгдсэн учраас тий. Хүслийнхэн дагуу хийгээл гэж ш. За нэвтрүүлгийн маань эвент итгэгчээр
F's Construction дээр барьсан Morton Residence хотхон маань ажиллаж байгаа. Чанартай амьдрын ураатай тий. За тэгэхээр шууд давуу талуудыг хэлээ явчих. Одоо манайхан энийг бол айгүй их анзаардаг болсон. Ягаад гэвэл нөгөө тэнд ч ингээд бөөнөөрөө ингээд хотгонууд баригдсан байна. Шинэ одоо байр худалдаж авах юм баригдаж байгаа ашиглалтанд орох гэж байгааг энэ тэндгүй байна л да. Тэгээ хүмүүс юуг нь хардаг болсон гэхээр одоо нэгдүгээр орчин, хоёрдугаар тэнд чин за залуучууд маань бол те 20 30 жилээр лизинг хийгээд орохлоор чинь одоо нэг 20 та залуу орлоо гэхэд 40 50 хүртэл тэнд амьдрахаар хэмжээний байхгүй. Тэгэхээр энэ болгоныг хараад уртын хугацаанд амьдрах юм чинь нөгөө нэг ая тухтай амьдрал юу юм. За тэгээд нөгөө ус нь ямар юм, за зогсоол нь ямар юм те ингээд юм бүх зүйлүүдийг харах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр өнөөдөр Morton Residence-ийн зүгээр давуу талуудыг товчхон хэлээд өгье. Ус цэвэршүүлэх нэгдсэн систем төслийн хэмжээнд суурилсан. За тэгэхээр энэ маань яг зайсан толгойн одоо зүүн талд нь тийм Америк сургуулийн дэргэд байршилдаг байхгүй. Тэгэхээр тэр хавийг маань бас нэг усны явж байгаа асуудалтай нэг тэрэгэл бол ингээл мэдээзэдээ явал байнга ингээд идэг байсан. Тэгин гут эднийх маань зөвхөн ус цэвэршүүлэх нэгдсэн системийг өөрсдийнхөө ярьж байгаа барьж байгаа төслийн хэмжээнд сууршуулад яг тэр оршин суугчдаа яг тэр цэвэр усаа гаргаж өгдөг. Тим юм нэгдүгürt нэвтрүүлж байгаа. Хамгийн ухаалаг нь. Хоёрдугаар болохоор үнийн дүндээ бидний хэлээд байгаа балкон буюу такт те тактыг ерөөсөө үнийн дүндээ ерөөсөө 100% оруулдаг. Энэ тэр их гоё тий. Тактыг худалдаж авдаг биш те хийснээрээ манайхыг сонгоснороо эргүүлээд 100% тактыг нь өмнөгөө өгдөг байя гэдэг ийм том гоё юуг нэг юм барьж явж байгаа. Ийм хамт олон. Дээрэс нь B1 B2 давхартай одоо тухайн хотгоныхоо айл бүрт хөрөлцөөтэй авцгасоол байгаа. илүү гарсан. Тий 375 айлын одоо орон сууц хотгонууд гэж бодоход 430 зогсоол төлөвлөсөн. Тий. За ийм байж байна. За дээрэс нь нөгөө одоо харагдац буюу те. Ингээл одоо үнэхээр гоё өндөр барилга ч юм уу эсвэл ийм нэг барилгад орчдөг. Өндөр дамжих дуртай айлч байлаа шүү дээ. Орчдөг. Урдаас нь ингээд ийм хаалттай бол тэр насаараа тийм байна. Тэр барилга нурахгүй шүү дээ, тий. Удлын барилга нурахгүй шүү дээ. Энд чинь ингээд насаар нь тэр жигтэн ингээд цонхыг хаагаад ингээд хамглаа ичиж байгаа байхгүй. Тэгээд борооны дараах мөөг шиг өстой ингээд олон олноор нь барьдаг байсан бол одоо арай ухаалаг руу орж ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр Morton Residence-ийн бодитоор харахад хажуу барилгынхаа цонхнуудыг хаахгүй зорилгоор 45 метрийн зай төлөвлөгдсөн. За тэгээд дахиад давуу тал нь дэлхийн номер 1 одоо хүүхдийн тоглоомын талбай үйлдвэрлэгч Дайн улсын алдарт Компайн гэдэг брэнд байгаа. Энэ брэндтэй хамтран ажилладаг. За тэгээд хүүхэд болгоны настанд нь тохирсон ийм биеийг нь хөгжүүлэх тийм тоглоомнуудыг байршуулсан байдаг. За тэгээд дурдаад ах юм бол одоо гадна фасад нь те Seven брендийн металл фасадтай. За тэгээд смарт систем байдаг. За шал цонх нь болохоор Германы Egger брендийн одоо бүтээгдэхүүнүүд гэх мэтлэн давуу талууд нь маш их. За тэгээд та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийг нь 76 тэг 67. За 9 70 техник 9 70 тэг 2 гэсэн утсаар холбогдоод аваарай. Хоёрдугаар ээлж нь бол одоо захиалгуудаа аваад эхэлсэн явж байгаа юм билээ шүү. Баярлалаа. За тэгэхээр энэ Jamshedji Tata гэдэг тий энэ нөхөр 1839 онд одоо Индикийн Гужрат мужид мэдлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хятадтай л адилхан. Индикчүүд яг л ийм зүйлд үнэхээр дарлагдж исэн гэсэн үг. Британий тэр нэг компани гэдэг нэртэй. Гэтэл Британий эзэнт гүрэн дээр дарлагдчихаа. Тэгэхээр энэ юу хүн бэ гэхээр түүний өндөр үг, элен, цуланц нь одоо эрдэм ном чамдсан жирийн нэг хар царт. Тэгээ Парсын үндэстний тэр гол шашин болох Зарастрын шашны лам хуургут хүн байсан баа. Ингээд удам нь. Гэтэл энэ Jamshedji-гийн аав нь болохоор шашин номын мөр хөөгөөгүй худалдаа наймаа эргэлсэн удмынхныхаа анхны эр хүн болж байгаа. Тэгээд нөгөө хүүгээ Jamshedji хүүгээ 14 настайгаас одоо өөрийнхөө ажил туслуулад ингээд хөвөн худалдааж эхэлж байгаа байхгүй. За хөвөн тариалдаг болсон энтгчүүч. За угаасаа л дээрээс тариална да бас. За Татагийн тэгээд яасан гэхээр явандаа арилжаа 8-ны хүрээг тэлээд юуны хүчээр хэр нөгөө Jamshedji хүүч өөрийнхөө овсгоо таах. Энэ хүүгийн санаачлаар хөвөнгөөс гадна цай, зис, гуйл бүр нөгөө хар тамхи хүртэл борлуулах болж байгаа. Яасан гэхээр энэ бүхнийг зээлээр аваад тэнгуүтээ тухайн үед нөгөө хар тамхиг наймаал нэг чинь хууль бус байгаагүй байхгүй. Тэгэхээр зүгээр эн чинь одоо бид нар нэг дэлгүүрт арх зардагтай адилхан хар тамхи зүгээр зардаг байсан үе болохоор одооны нөгөө юугаар бодох хэрэггүй. Тэгэхээр ямар ч гэсэн зээл авчээ. Тэгээд хар тамхи чинь өөрөө наймаалахад их хориггүй тэгээд амархан зардаг учраас хар тамхигт амлаж байгаа зээлээ төлчихнө гэж цооцолсон ба. Үнэхээр ч яг түүний зөв байсан. Ингээд нэг дор хэмжээгээр биш ч гэсэн тасралтгүй заргаж байсан хар тамхинаас олсон ашгаараа Jamshedji тэр хүү өр зээлээ барагдуулаад зогсохгүй. Нилээд их мөнгө хөрөмтлүүлсэн болохоор за одоо би мөнгөтэй болчлаа. Одоо би юм үзэж нүд тайлыг шийдсэн. Хилийн дээс алхая. Энэ мөнгөөр. Ингээд 1857 онд энтгчүүдийн нэг бослог гардаг байхгүй.
одоо энэ нөгөө эзэнт гүрэнд үнэхээр юу яаж байгаа шүү дээ. Нөгөө Британий эзэнт гүрэн чинь ингээд дээрлэхэд шүү дээ. Тэгээ бослог гарт. Тэгэхээр энтхийн юм бүхэл нэг хэсэгт хөл толгоогоо олтгоо байлцсан. Тийм үед ямар нэгэн ер нь том 8 эрхэлж аль нэг салбарт их хэмжээний хөрөнгө оруулах нь дэндүү эрсдэлтэй байсан учраас нөгөө 20 настай хүү чинь ерөөсөө явъя гэж хэлээд энэ мөнгөөр ирэхэд гайг болсон байхгүй. Би гэхдээ их орондоо бас тустай байхын тулд өөр юм үзэрнүүд айлах хэрэгтэй гэд ингээд Англи, Америк, их газрын Европоор хитэн жил аялж байгаа. Тэгж явж байгаад ирэхгүй. Цаашаа Хонконг, Хятад, Японд хөл тавьж. Аз руу. Тий. Ингээд бүр зүүн Азаас бараа татах боломж идэрэг судлаад байна шүү дээ. Ингэж явж байхдаа нэг юм ойлгож. Энэ колониус. За. Одоо маагч бас нэг колониус байлаа шүү дээ. Колониус хэрвээ аж үйлдвэрлэл хөгжүүлэхгүй бол хизээд мөнхөд л ер нь бусдын иргэшээлд байна гэдгийг энэ нөгөө урт аяллах эцэст юу юунаас ойлгочих. За ингээд Жамсаа чинь нутагтаа эргээд хэдэн жилийн дараа эцгийнхээ бизнесээс ингээд өрх тусгаарлаж байгаа. Тэр үед залуу таатай 30 чүрэг яг 29 настай байгаа. Өөх. За одоо ингээд юм үзээд нүтэлцэн ер нь элдэв юм ойлгоцсон. За тэгэхээр энтгэг ус тусгаар тогтнох хэрэгтэй. Ингээд скетнүүд ер нь юм үзэр нүтэлсэн бүгд л тэгж бодно шүү дээ. А зарим нь бол угаасаа л ийм л хувь тавилантай юм байл гэж бодож байгаа ч бас дийлийнх нь байна. Тэгэхээр улс орноо тусгаар тогтнуулыг гэвэл энтгчүүд юуны төрөнд үндсэн хэрэглээ болох тэр бүс бараагаа дотооддоо үйлдвэрлэх ёстой гэж үзсэн ба. Ингээд Английн Ланкаширт байхдаа харсантайгаа төстэй тийм хөнгөн үйлдвэртэй болохоор шийдэж байгаа байхгүй. Тэгээд бүтэн 9 жил хөдөлмөрлж байгаад бүр яг тэр нөгөө 1877 онд энтхийн 100% дотоодын хөрөнгө оруулалттай хөвөн бүс даавны үйлдвэрийг байгуулж байгаа. Ингээд энэ Татагийн Empress Mills гэдэг үйлдвэр одоо 1877 оны 1 сарын 1-нд нээлттэй байгаа. Энэ ямар учиртай яг өдрийн гэр зөрүүд Англид Виктория хатаан болсон ба шүү дээ. Тэр чинь бас одоо Британий эзэнт гүрний колони болчихж байгаа учраас энтхийн хатаан бас Виктория гэсэн үг. Тэгэхээр энтхийн хатаанаар бас залах ёсол болно доо. Яг тэр өдөр нь зөрүүд авах болчихдог. За. Одоо тий Виктория хатаан 1877 оны 1 сарын 1-нд Английн үгүй энтхийн хатаан болж шít. Яг тэр өдөр нь өөрийнхөө тэгвэл үндэсний үйлдвэрлэлийнхаа нээлтийг хийдэг байхгүй компанийнхаа. Зөвүүн бааз. Тийм ээ. Ингээд Жамсаачи анхандаа ердийн худалдаач байсан бол одоо бүр түүлийн их оронч нийгмийн зүтгэлтэн болж хувирч байгаа юм залуу хүн. Ингээд энтхийн ирээдүг нэг үгээр тодорхойлд. Свадеши гэдэг. Энэ хинди үгээр тодорхойлж байгаа юм. Свадеши. Бидний ирээдүй бол Свадеши. Бидний ирээдүй бол Свадеши. Свадеши гэж юу вэ? Их орондоо үйлдвэрлэв гэдэг үг байхгүй. Зөв багц. За ингээд эн чинь 1900-аад оны ихэнх үед дэгдсэн болоод хожим нь Махатма Гандигийн удирдсан тэр энтгчүүдийн эрх чөлөөний төлөөх 1940-од оны тэмцэл хөдөлгөөний гол тулгуур үзлийн нэг чинь сүүлдээ яг тэр чинь Свадеши байсан баг. Тэгэхээр энэ Махатма Ганди эдэрт нөлөөсөн хүн чинь энэ Татай. Альва улс гүрэн хийгээд тодорхой бүлэг хүнийг өөдлөн дивжээхэд ганц дорой буурайг нь хэрв дэмжиж их юм бол амжилтанд хүрэхгүй. Одоо манайх чинь бөөн халамж өгдөө шүү дээ. Яг энийг бас Татай хэлсэн байхгүй. Хэрв ямар нэг улс гүрэн дээшлий дивжих юм бол дорой буурайг зөвхөн дэмжиж их юм бол амжилтанд хүрэхгүй. Харин ч аль чадaltaй, аль самбаатайг нь бусдаас түрүүнц тавьж дэмжих нь энэ бол алсын хараа тий энэ бол үнэхэр зөв шийдвэр юм гэж Татай өөрөө бичиж байгаа. Нөө явж байгаагаа тултал явуул гэсэн үг шүү дээ. Яг үнтэй. Тийм шүү дээ. Тэрнээс тэнд нэг ядарсан юм байна. Үгүй ээ, энэ чинь улс гүрнэнд мэдээж ядуустай энэрнгүү хандах хэрэгтэй. Гэхдээ тэнд хамаг мөнгө харин ч эсэргээр хамаг мөнгө тэр улс оронд те юм бүтээх гэсэн хүмүүсийг дэмжээгээд байгаа байхгүй. За ингээд Тата өөрийгөө тийхүү бүгдийн тэргуунд явж удирдан чиглүүлэх чадвартай гэдгийг өөрөө ч мэдчихсэн. Би бол тэгэх чадвартай. Тиймээс тэр хөвөн самбайхан төдийхнөөс эхэлсэн тэр бизнесээ хатууруулахаар шийдэж. За. Ингээд гангийн үйлдвэр явуулт. Энтхийн анхны төмөрлөгийн үйлдвэрлэлийг байгуулах ингээд бүр маш их бүтээж гангийн үйлдвэр байгууландаа гэд яг ингээд алхам алхмаар урагшилж байсан чинь гэвч нас нь үнэхээр хүрдэг. Тэгээд нэг 70 орчим наснда өөд болчихдог байхгүй. Яг тэр мөрөөдлөө нэг хөвөнгөө хатууруулж чадалгүй амжилгүй. Тэгсэн түүний мөрөөдлийг 1904-өөс
1932 оны хооронд 28 жил Татагийн бизнесийн энэ гүрнийг удирдсан ууган хүү Дораб асар богино хугацаанд энийг хэрэгжүүлж чаддаг. Эцгийгээ бурхан болсноос ердөө 3 жилийн дараа ган төмөрлөгийн Tata Steel гэдэг үйлдвэрийг байгуулт. За. Ингэж энтгэг орон өөрийн гэсэн ган босруулах үйлдвэртэй Азийн анхны ус болт. Тэгээ яг нөгөө бүтээн байгуулалт энэ төр юмд чинь те төмөрний оролцоо ямар их хүлээд те. Ялангуяа бүхэл юмд орно шүү дээ те. Тэгэхээр гангийн үйлдвэр анх энтгэгт. Тэгээд энэ Татагийн те ууган хүн үнийг эцгийнхээ мөрөдлөг биелүүлсэн байх нь шүү дээ. Ингээд энтгэг орон. Тухайн үед ингэж тэр Британий нэгэн түшмэл энэ ч нөгөө Британий колони хിവэрэл байна шүү дээ. Энтгчүүд үйлдвэр ажиллуулж чадахгүй энэ хөл нүцгэн ус ямар юмар ган босруулдаг. Хэрв үнэхээр энэ хөл нүцгэн энтгчүүд ган босруулах юм бол би тэр ганг идэж үзүүлье гэж ингэж дормжилж ирсэн үү шүү дээ. Тэгтэл дэлхийн 1-р дайнд игдэж. Тэгэхээр яах? Tata Steel гэдэг энэ гангийн үйлдвэр Британий эзэнт гүрнийг олон чухал тулаанд ялахад хүргэсэн тэр төмөр замын эсвэл зэр зэвсгийн маш олон зүйлийг дангаар хийж гүйцэтгэсэн байдаг шүү дээ. Нөгөө гангийн үйлдвэр хүссэн хүсээгөө одоо Британийг те 1-р дайнд бас ялагдахгүй байхад нөлөөсч. Тийм ээ. За ингээд гангийн үйлдвэр байгуулахаас гадна ой ширэнгийн дунд аж үйлдвэрийн том хот суурин байгуулж ард иргэд амьдрал нөгөө ахыг сайжруулахыг хүсэж байгаагаа тэр нөгөө Жамсаачи гэдэг нөгөө анхны Тата шүү дээ. Тэр хүүдээ захиж үлдээгээд өөд болдог хөөх. Юу гэсэн гэр бүр маш тодорхой бичиж үлдээд хот байгуулах хэрэгтэй. Бид гоё сайхан. Тэгэхээр хот маань ямар байх хэвээр хөөмөн гэж хад хүүдээ ингээд тэ ингээд гэрээс бичиж байгаа шүү дээ. Хот газрын гудамж нь зам харгуй нь маш цэгцтэй байх хэвээр. Хоорондох зай тэ гоё өргөн сайхан чөлөөтэй. Хоорондох зайд нь заавал тэр олон сайхан мод тарь. Том барилга байгууламжийн гадна цэцэрлэгт хүрээлэн хий. Хөр жоох ингээд болохгүй бол багч гисэн заавал зүлэгжүүлсэн талбай байх ёстой. Үүнийг мартаж болохгүй шүү өмнө. Гудамж бүрт хөл өмгийн тэр хоккейн талбай байвал маш сайн байна. Хотод маань энэ Ведийн хийд байвал хичнээн сайхан. Мохмед тэтгэгчдийн мөрөлийн газар үл хичнээн сайхан. Хэрээс шүтлэгтнүүдийн сүм зэрэгцэн оршвол ямар сайхан бэ? Гэх мэт бүгдийг ингэж бичүүлдээсэн мэт байхгүй. За ингээд Жамсаачи Татагийн мөрөөдлийн биелэл болсон хот өдгөө зүүн эндхийн Жарканд мужийн нутагт байд. За Жамшедпур гэд энэ Жарканд мужийн хамгийн том хот бөгөөд одоо нарийн төлөвлөлтийн дагуу баригдсан Энтхийн анхны аж үйлдвэр цогтой. Энтхийн хамгийн ногоон, хамгийн цэвэрхэн хотын нэг болох энэ Жамшедпурыг байгуулсан энэ Татагийнхны энэ нөгөө Энтхийн иргэдтэй ер нь энэ түүхэндээ энэ нийгэмдээ хандсан их ажил үйлсийнх нь хэдэн зуун мянган сайн сайхан баталгаатай ирээдүй биелэхийг дөнгөж эхэлнэ. Тийм шүү дээ. Зүгээр зургийг ингээл шууд хайгаал үзэхэд ямар гоё ногоон хот вэ. Энэтхий гэдэг шүү дээ. Харин тий. Бид нар энэтхийн дүр зургуудыг мэднэ шүү дээ. Одоо тэгээ бүр нөгөө хүн мал нь нохоо нь ялгахгаа болсон. Үхрэн дундуура их дураараа явдаг. Тэгээл хоол ундаа гар хөлөөр идэл цууцгааж идэг тий. Тэр тухан дээр нэг юм юутай ийм өргөлжтөл голцоо байдаг. Тэгэхэд эн чинь юу вэ? Тий. Татагийнхан бүр энэ чинь өчнөө ажилттай ба шүү дээ. Татагийнхан л зөвхөн энтгэх таахуудаа ийм зүйлийг хийсэн. 1877 оноос нийгмийн халамжт хамрагдуулж ажиллаштаа. 1921 оноос ажилтныхаа их хүүхдийн тэтгэмжт хамруулж байгаа. 1912 онд ажлын 8 цагийн хуваар баталж байгаа. Энд ч тухайн үед бүр Америкаас төрүүлсэн. Тийм явж байгаа хөөх. Энэ бүхэн нийгмийн өмнө хүлээс үүргээ биелүүлж ашгаа нөгөө бусадцтай хуваалцсан цагт л альва бизнес удаан оршин тогтнодог гэдэг үзэлтэй байсан тэр Жамсаачи Татагийн итгэл үнэмшилтэй холбоотой. Тэр ашгаа ганцаар хүртээд байгаа ш. Хамтдаа л энийг хамтдаа хуваацгаая. Олон нийт гэдэг санхүүгийн их үүсвэр ч юм уу бизнесийн хувь эзэмшигч биш ээ. Харин арилжаа наймаа альва үйлчлэгээний цөм хийгээд ерөөс ийм харилцаа оршин байгаагийн үндсэн шалтгаан гэж Жамсаачи Тата олон хэлж байгаа. Тэгэхээр энэ Тата мөн Бангалор хотод одоогийн тий гоё Бангалор гэдэг энэ эртний түүхтэй л тий Бангалор хотод энтхийн шинжилгээ ухааны хүрээлэн байгуулж. Энтгчүүд ирээдүйн инженер, эрдэмтэн, судлаачтай өөрсдөө бэлтгэх нь энэ манай улсын хөгжил дэвшлийн нэг суурь болно гэдэгт итгэлтэй байсан.
Одоо Бангалор бол дэлхийн тий энэ компьютер IT-ийн номер 1 болчиход. Одоо дэлхийд нийтээр хамаг том компаниудын CEO-нор ягаад энтгчүүд байна. Энэ болгоны үнцийг Jamsech Tata анхны Tata хийсэн баг. Ингээд Tata болон түүний хөвгүүд ашиг орлогын бүр дийлэн хувийг 100 рупи боллоо. Тэрнийхээ бараг 70-80-ыг нь итгэмжлэгдсэн буйны сангуудад ингээд хуваан байршуулдаг болсон. Ингээд дандаа буян хий. Тэдгээр сангууд нь тэр мөнгөөрөө гэтээ яасан гэхээр хожим нэгдээд яг энэ Tata Group-ийн нөгөө сангууд ч өөрсдөө Tata Group-ийн 66% авчдаг байхгүй. Ингээд Tata-гийн хөвгүүд гэдэг ийм компаниг үүсгэв. Хөрөн мөнгөө энэ нөгөө цөөхөн хэдүүнд гарт төвлөрүүлэхгүй байх энэ шийдвэр нь бизнесийн ирээдүйд бүр маш эргээр нөлөөлөд богино хугацаанд ашиг олох гэхээс илүү урт хугацааны явцад бүр их хэмжээний тогтсон орлоготой болоход хүргэж байна. Ингээд Tata-гийн гэр бүл одоо ч гэсэн энэ удмууд нь одоо хүртэл ингээд явж байгаа шүү дээ. Tata-гийн гэр бүлийн удмынхан одоо нийт энэ том бүр авраг группийн 3% эзэмшдэг. Тэ. Энэ нөгөө бусад хувьцаа эзэмшигт эсвэл группийн нөгөө гишүүн компаниудын эздэд ихтгэл төрүүлдэг гэж. Тийм ээ тий. Тэгээс Tata-гийнхан нөгөө олуулаа биш байхгүй бас энэ ч нөгөө нэг цөөхөлөө ингээд ганц хоёр хүүтэйгээ явцдаг. Олуулаа биш болохоор он удаан жил хамтран ажилласан тэр харилцагч түншүүд болон итгэлийн осон хувьцаа эзэмштэй өөрийн хүнээс тутгааргүй тэгж гоё үнэлдэг байгаа. Ийм итгэлцэл бий болоход хамгийн гол нь юу нөлөөсөн гэхээр тэр нөгөө Tata-гийн удмынхны даруй зам эгэлж ирийн амьдралын хэм маяг нь үнэхээр нөлөөлж байгаа. За ингээд 1938 болж Британи тусгаар тогтноогүй хэвээр л Энэ итгэгөө. Тий, итгэг тий. Тэгсэн Жихангир Tata гэдэг нөхөр энэ 34 настайдаг группийн ерөнхийлөгч болж байгаа. Гэхдээ энэ Tata-гийн гэр бүлийн хамаатны нөгөө үр хөвгтнийхээс илүү Jamsech Tata-гийн үеэл нь энэ Жихангир Tata-гийн аав нь. Гэхдээ ер нь ойрын хамаатнууд л та. Энэ нөхөр яасан гэхээр үйлдвэр эзэн болохыг хүсээгүй болно. Жихангир Tata-гийн ганц мөрөөдөл нь нисгэгч болох. Тийм л залуу байсан байхгүй. Нисгэгч болно гэд. Тэгэд Жихангир нисгэгчийн үнэмлэхээ гарцсан энтхийн анхны иргэн явуулна. Энэ энтхийг гээд энэ мянган жилийн түүхтэй тэр хүмүүнтэй улсын анхны нисгэгч нь энэ Жихангир Tata байхгүй бол юу энэ тэр надад Tata-гийн групп ямар хамаад би гоё нисгэгч болмоор мөрөөдсөн. Тэгэд Англи энтхийн хооронд ганцаарчлан нислэг үлдсэн хоёр хүний нэг нөхгүй. За. Түүхэнд хоёр дахь үе. Тэгсэн гэр бүлийн үүрэг хариуцлагын түүнийг Тэнгэрээс болгочихгүй. Чи гоё нисч болно гэхдээ гэр бүлийн үүрэг хариуцлага гэж байна. Энтгэгт бид нар хүлээс үүрэг байна. Мянган ажилчтай. Чи одоо энэ тэ группийг удирт. Йоо, наа чи гэр бүлийн үүрэг хариуцлагт чи ямар сонсоогүй ямар гоё зүйл вэ те. Тэгэд ингээд юу яж одоо 3 дахь Tata гарч ирж байгаа байхгүй. 3 дахь үеийн. За ямарч ингэж удирдах чаа. Тэгэд нэгэн төөрөө нисгэгч тэ Тэнгэрийн хүн байна да. Энтхийн анхны агаарын шуудангийн компани байгуулсан. Анхны нислэгийг нь тэр өөрөө хийд. Ингээд бөө ингээд мянган загтал тэ илгээмж ингээд онгоцоо зайц өөрөө онгоцоо жолоож тухайд нисэх ингээд нөгөө зурвас тийм сайхан одоо нэг шиг зам байхгүй шүү дээ. Илс шавраар өнгөлсөн зассан шороон дээр ингээд анхны тэр онгоцоо буулгаж. Түүний санаачилсан энэ агаарын шуудангийн үйлчлэг нь энтхийн агаарын анхны иргэний агаарын тээврийн үйлчлэгийн эхлэл болт. Харин тийм байна тий. Хожим нь Air India гэд нэртэй болсон эн чинь Tata Airlines гэдэг нэртэйс аахгүй яах. Tata-гийн гэр бүлд маш их амжилт мэдээж ашиг орлого бас авчирсан бизнесийг энэ 3 дахь Жихангир Tata 3 дахь Tata эхлүүлж. Хэсэг хугацаанд улсын мэдэлд давхар хариалагч байсан энэ компани бүх авиа компаниг улсын болгохыг шийдвэр 1953 онд гарсан байхгүй. Тэгээд Tata-гийн одоо авиа компаниуд бүгд улсын байх хэрэгтэй шүү гэдэг тэр нөгөө шийдвэр гарангуй Tata-гийн гэхдээ улсад зүгээр л өгсөн. Ямар ч хэрэг үйл зарга байхгүй. Улсад үнэхээр хэрэгтэй бол энийг аваа гэдэг. Гэхдээ мэдээж Жихангир Tata тэр нөгөө компани удирдах зөвлөж гэж байна шүү дээ. Тэрний бол гишүүн бол хэвээрээсэн. Ингээд улсдаа иргэний агаарын тээврийн анхны компаниг бэлгэлсэн түүнийг одоо нислэгийн салбар ингээд түүний нислэгийн салбар бол ингээд карьер дуусчаа. Тэгээ тэнгэрийн юм. Гэхдээ Жихангир тэнгүүд зааз бидгүүл одоо мэдээллийн салбарт технологи анхаарлаа хандуулъя гэж шийддэг байхгүй.
Ингээд 1968 онд Tata Consultancy Service гэдэг компани байгуулж байгаа. TCS гэдэг. Одоо MCS гэдэг нь шүү дээ. Энэ чинь Mongolian Consulting Service гэсэн үг шүү дээ. Тэрнтэй адилхан Tata Consultancy Service гэдэг ер нь бол утга адилхан. TCS гэж явж. Тэгэхээр TCS буюу зөвлөх үйлчилгээний байгууллага энэ байгуулад энэ энтхийг компьютержуулах бүр утгагүй том ажлыг эхлүүлсэн яг гол компани болж байна. Энэ бүр цаг үеэс хамаагүй төрүүлсэн. 68 оны тухай ярьж байгаа шүү дээ бид. Тийм байна. Юм компьютер гэнтэй. Тэгэхээр цаг үеэс бүр хитрхи төрүүлсэн. Энтхийн эдийн засгийн нөхцөл бүр хитрхи хүнд байсан. Тэр үед гэхэд эн чинь маш эрсдэлтэй. Төдий хэрээр зориг шаарц ажил бол ингээд гэтээ удахгүй TCS энэ Tata Group-ийн хамгийн их ашиг орлоготой компани болж байгаа шүү дээ. Тэр түүхийг одоо удахгүй яа. За хамтдаа хэлээд танилцуулнаа. Бид нар харин би сая зүгээр таныг ярьж байхад зүгээр Tata Group гэх компаниас хайгаад үзлээ л дээ. Задаргаанууд нь байна. Төсөөлөөгүй логонд юм. Тэрийг ярина. Харин тийм ямар амар юм бэ. За нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмийн хамт олон маань оролцож байгаа. Улаанбаатар төмөр зам гэдэг бол одоо 1949 за 40 бүр 30 одоо 7 6 оны үед яг ингээд чавалсан гоо те зэдэн болгоо эдэр ингээд хамтарсан нийгэмлэгийг байгуулад тэгээд нэг төмөр зам тавих ажлууд нь эхлэе. Тэгээд тэрийг маш олон ажилчид те орж гар бийг үүсдэгээ. Тэгээд анхны төмөр зам орж ирээд ингээд би нөгөө нэг өмнөх дугаар дээрээс төмөр замынхаа нэг эрх мэдлэр ярьсан болохоор маш их гоё судалсан. Хайр хүрм хамт олон ямар гоё гэр бүлсэг ямар гоё тийм баг ийм эзэнт гүрэн шиг гоё хамт олон бай. Яг одоо сая бид нар ингээд Tata Group хамт олонтойгоо ингээд байдаг гэж шүү дээ. Яг энтэй адилхан төмөр замын хамт олон маань нөгөө төмөр замын одоо ажилтнуудын те хүүхдүүдийн цэцэрлэг гэж байдаг. Төмөр замын одоо хамт олонны эмнэлэг гэж байдаг. За тэр тэмцээн уралдаан гэдэг бол одоо хэдэн 100 баг оролцдог те. Тэгэл наадам нь гэхэд чи хүйдлэг бүтэн дүүргэдэг гэдэг. Манай Монголын бас маш том одоо хамт олон маань бол яхахгүй төмөр замын хамт олон маань байдаг. Гангаар бүтсэн хамт олон шүү дээ. За тэгвэл төмөр зам чи өөр ган баггүй. Ган зам гэдэг тийм ээ. За тэгэхээр төмөр замын хамт олон маань мэдээж нөгөө нэг улс орны яаралт ачаа тээврүүд одоо энэ улс орнуудын бараа тээвэр ачаанууд за тэгээд одоо зочигч тээвэр те энэ болгоныг цаг наргүй минут секундын алдагдaltaгүйгээр маш хариуцлагатайгаар хүлээдэг. Энэ зөвхөн Монголын тээвэр яваад байгаа юм биш. Энэ болохоор олон улсын тээврийн холбоонуудын одоо хоорондын одоо гүйцэтгэж байгаа хариуцлагын ажлууд яваад идэг. Тэгээ энэнд нь бид нар нөгөө санаатай болон санамсгүйгээр маш олон одоо тохиолдлуудыг гаргаж тэр одоо яаралтай явж байгаа цаг нартай явж байгаа юмыг зогсоодог юм байна. Аль болох мэдээж нөгөө төмөр зам энэ тээвэр гэдэг энэ зүйл чинь нөгөө цаг нар нь тодорхой. Тэгээ зам талбай гац бүх юмудаа шийдээд уулын одоо Улаанбаатар хотын дундуур болон хотын дундуур болон орон нутгаар ингээд тээврүүд нь явж идэг. Ихэнх асуудал буюу ихэнх туулж байгаа зайн орон нутагт явж байгаа. Тэгээ орон нутагт нөгөө нэг зэрлэг ан амтэн те нүүдлийн ан амтд за дээрээс нь мал аж ахуй энэ болгонтойгоо бэлчээр энэ болгонтойгоо зөгцөөд хөгжөөд ямарваа нэгэн байдлаар шийдэн олоод яваад л байгаа. Сайн мэдээнүүд дуулдж л байгаа. Одоо үлдсэн зүйл нь яг нөгөө нэг суурин газрууд. Одоо бид нар буюу хүн. Би нэг сүүлд ийм сонссон байхгүй. Ямар ч үнэтэй хаавс хотхонд амьдарч байгаа хүн зүгээр хуучны угсармал орон суунд амьдарч байгаа хүн зүгээр гэр хороолд амьдарч байгаа хүн хаана байх нь хамаа байхгүй. Ухаан хүнээсээ болд юм а гэд. Маш үнэтэй хаавс хотхон ернээсээ одоо тэр нэг ариун цэврийн хэрэгэл мэрэл байдаг юм уу те нойлын цаас байдаг юм уу тэр нохоо тэр яс мас нь бүгд ингээд бүр одоо хаана амьдарч байгаагаас 7 дор тийм амьдардаг хүмүүс байна. Тэгэхээр асуудал хүнд байгаад байгаа юм. Хүн буюу хүн болгон чинь бид нар өөрсдөө тэгээд бид нар чинь нийгмийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ суурин газруудаар гарч байгаа энэ тээврийн чин голд нь бид нар нөгөө гарам гэдэг юмыг хийгээд өгсөн байдаг. Тэр нь яг минут секундтэй 24 цагийн харуул хамгаалттай яг тэрийг секундын дагуу нээж хаадаг ажилтнууд нь байнгын байшаад байж байдаг тий. Тэгээд яг энэ гармуудаар зорчготой бид нар амжина гэж боддог. Одоо ингээд богоон дуурж явах ч юм уу эсвэл ингээд улаан гэрэл анивчаад ингэж яхад гараад амжаад ажиллаа бодчих гэж боддог. Гэтэл уулын тэр хүлээгээ зогсох юм бол галт ирэх чинь үсрээл нэг 2 минут те хамгийн урттай нэг 2 минутын хугацаанд яваад өнгөрдөг байгаа байхгүй. Гэтэл тэр 2 минутаас өмнө амжих гэж тэн цаана одоо тэр гарам руу явж ордог автомашинтай жолооч нар их байна. Тэгээд бүр дотроо хүүхдүүдээс суулгацсан одоо яадаг чинь те за магадгүй зарим нь бол одоо яарсан гэдгээрээ эсвэл зарим нь амжина гэснээсээ болоод ордог. Тэгээд үнэхээр ороод ирсэн тохиолдолд яаралтай зогсолт хийх гээд үзнэ. Яаралтай зогсолтын ард маш их мөнгө урсдаг юм байна. Тэр болгоны хариуцлагыг Улаанбаатар төмөр замын хамт олон маань бусад улсуудаас ингээ хүлээгээл төлбөр тооцоог нь хийгээл явж идэг. Энэ болгон дээрээ манайхан анхааралтай байгаараа гэр бүлийнхээ өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайн бодороо
төрөлхөн зогсож байгаа. Битгий яар те. Ингэснээрээ та одоо өөрийнхөө ирээдүйд гэр бүлийнхаа аюулгүй байдлыг аваад явж байгаа шүү. За тэгээ Улаанбаатар төмөр замыг хэрэгжүүлж байгаа төр зогс бүү яар нөлөөллийн аян хүн болгонд яг ингээд ойлгоцсонд нь ухаанд нь хүрээд үр дүнтэйс ажилласаа гэж бид бүхний зүгээс бас үзэл бодлоо хамтдаа илгээж байгаамаа. За тэгээ хувь нийтлэсэн нийгмийн хамт олондоо баярлалаа. За ингээд нөгөө 3 дахь таата Чахангир таата хагас зуунчл яг энэ ерөнхийлөгч албанчаал хийд. За тэгээд нөгөө TCS гэдэг нөгөө энэ чинь маш том ашиг орлоготой компани болчихоо тийм. Ингээд 1991 он болж Чахангир таатагийн орыг түүний хаяал Аратан таата залгамжилж байгаа. Одоо 4 дахь таата гарч ирж байна. за 4 дахь удмын. Яг энэ үе болохоор энтхийн эрх баригчид хувийн бизнесийгэнд өмнөхөөсөө илүү уян хатан тимийг хандаж их зүйтэй давхцтай гоё. Тэгэхээр таатайхан одоо нэг зүйл хүсдэг. Энэ нөгөө шинэ удирдагч Аратан таата дэлхийн тавцанд гарах юунаас хүсэж эхэлтий бод. за Одоо их орондоо гой зүйлүүд бүгдийг хийсэн. Энэ хаасайг л таата. Их оронч хүмүүс эднэр бол удмынхан. Гэтэ одоо дэлхийд гармаар шүү дээ. ганцхан гэр бүл ямар амир юм. Тэ. Ингээд Аратан таата яасан гэхээр Тетлигээд цайны үйлдвэрийг худалдаа авч байгаа. Даатгалын AIG группийг Америк нэгдсэн улсын Ritz Carlton зочдууд, Европын Corus Steel гангийн үйлдвэр, Өмнөд Солонгосын Daewoo компани хүнд машин механизм үйлдвэрийн хувьцаануудыг ингээд бүгдийг эзэмшиж байгаа. Тус ингээд эзэмшиж шүү дээ. Ингэснээр Tata гэдэг нэр бүр дэлхийн хаасайг сонсдог болж. Цайнаас IT хүртэл гэдэг одоо энэ үг Tata группийг тодорхойлж эхэлж. Гэхдээ бүхий л талаар энтхийн нөгөө хамгийн том, хамгийн ихтгэл даасан, хамгийн одоо бүх хүний хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд болоод ч Татагийнхан эгэл даруй зангаа гээдэггүй. Хамгийн гоё. Чахангир таата бол анхны таата бол Мумбай хотын төвөөс холгүй компанийн яг төв байрны ойролцоо байшин түрээлж амьдардаг байлаа шүү дээ. Тэр том гоё сайхан Таж Махал зочд бодолтой нэг өрөөнд тансаглаж болох тийм биш. Тэгэхэд л одоо энэ 4 дахь Аратан таата бол машина дандаа л өөрөө жолоод нь тэгээ тансаглаад байхгүй. Гэхдээ угаасаа бас машина өөрөө жолоод машины хорхоод мөн л дөө. Тэгээд олон жил тээсэн мөрөөдлөө. За машины хорхоод за 4 дахь нөгөө таата ингэдэ 2009 онд биелүүлдэг хөөрхөн мөрөөдлөг. Тэр нь юу гэхээр дэлхийн хамгийн хямд нано машин үйлдвэрлэдэг. Энэ юу гэсэн үг гэхээр 100,000 рупи буюу бид нар яг цоош нь автомашины талаар ярьж байгаа шүү дээ. $1600 Америк долларын үнэтэй Tata суудлын тэр бүтээт. яа. Юу гэсэн үг те? $1600 доллар. Хэд 5-6 сая юм. Тийм одоо ер нь одооны хор бол тийм л дээ тий. Энд чинь 2009 онд ч Тийм. Татагийнхан жилд дунджаар 200 сая Америк долларыг жилд шүү. Нэг жилд 200 сая Америк долларыг нийгмийн сайн сайх үйлс зарцуулдаг. 200 сая. Одоо тэдгээр сайн дурын ажилд нь нөгөө гоё Жамшидпур гэдэг одоо хотынхон орчмын дэд бүтцийг сайжруулахаас ахуулаад эмэгтэйчүүдэд одоо бичиг үсэг заах ч юм уу энэ чинь чинь бичиг үсгүүд сая хүн бааш тэднэрт бичиг заах өрхийн үйлдвэрлэлийг дэмжих одоо энэ чинь олон үндэсний бас үлгийн нутаг шүү дээ. Тэгээ бага яснуудын үндэсний хөгжмийн өвийг нь хамгаалах гэх мэт маш олон хөтөлбөр байдаг. За ингээд дөрөвдөх нөгөө Tata буюу Aratан Tata гэснээр ган төмөр гадны хүчин нөлөөлөлт биш. Зөвхөн өөрийнх нь зэвэнд л идэгдэж мууддаг шүү дээ. Үүнтэй адилаар том компаниуд дотроосоо идэгдэхгүй байхын тулд алсыг гарч нийгэмдээ тусдаа үүс бүтээх үүрэгтэй ингэж хэлсэн байдаг. За ингээд үжсэн нийгмийн юу яж дараагийн 5 дахь Tata гарч ирэх ёстой шүү дээ. Тэгсэн чинь энэ нөгөө Tata-гийн хөвгүүдийн удирдах зөвлөлд нэг Cyrus Mister гэдэг нөхөр байгаа байхгүй. Cyrus Mister гэдэг. Тэгсэн чинь нөгөө нийгмийн тусын тулд маш олон сайхан ажил хийдэг групп шүү дээ. Энэ ажлыг хамгийн сайн хийдэг нөхөр ихгүй. За. Тэг. Нийгмийн тусын тулд хийсэн олон ажлаар ингээд танигдсан. Тэр нөхрийг 2012 онд яг бидний зорилгод нийцэж чинь ингээд ерөнхийлөгч болгоод. Гэтэ Tata гэдэг одоо овг одоо харин удирдахаа боллоо гэсэн. Cyrus Mister. Хэдийгээр Tata овгийн биш ч гэсэн Tata-ийнхэнтэй бол ураг төрлийн холбоотой юм бэл. За ингээд Cyrus Mister-ийн удирдлагадор Tata Group сайн санааны үсэд бүр их хөрөнгө оруулдаг. Дэлхийн топ 20 компани нэг болж хамгийн их одоо хандив өгдөг сайн сайхны үсэд. Хамгийн их ихтгэл хүлээсэн дэлхийн хамгийн нэр үнэтэй 11 дахь брэнд болт. Тэгсэн чинь 2 жилийн дараа
нөгөөдөг чинь ерөнхий чинь суудлаас буулгач тий. Энтгийн төдийг үед Британий шилдэг үйлдвэрч шалгарчаад байгаа шүү дээ. 3 жилийн дараа юм. Түүний орыг бас л Тата овг юм биш. Бүр Парси угсааны ч биш. Натражан Чандрасекаран гэд нөхөр авчаа. Бүр өмнөд энтгээс гаралтай. Хиндүү шашинтай, тамил хэлтэй. Энэ болохоор Tata Group-ийн харьяа тийм Tata зөвлөх үйлчилгээ буюу нөгөө TCS гэдэг компани захирлаар ажиллаж исэн ба. Тэгээ одоо болохоор энэ нөхөр удирдна. Тэгээд энэ компани энтгийн хамгийн одоо TCS чинь нөгөө энтгийн хамгийн үнцэнтэй компаниар тогтохгүй бүр одоо энэ энтгийн хамгийн олон ажилтнтай хувийн аж ахуй нэгжээ. Ингээд энэ Натаржан гэд энэ нөхрийн удирдлагаар нөгөө TCS нь IT-ийн салбар дахь дэлхийн хамгийн нэрүндтэй үнцэнтэй компани болцсон. За тэгэхээр одоо ер нь энэ Tata Group яг юу болсон бэ гэдгийг хэлье. Өдгөө гангийн үйлдвэр, машины үйлдвэр, цахилгаан эрчим хүч, кофе, унда, зочд буудал, IT үйлчилгээ, харилцаа холбоо гэд нийт 29 компани энэ Tata Group-ыг одоо багтааж байгаа. За энэ дотор гануушийн машин үйлчилгээ явуулж байгаа. Учир нь Jaguar тий Land Rover-ыг хүртэл эзэмшиж байгаа шүү дээ Tata. Тэгэхээр таны машин бол Tata-гийн одоо машин байх нь шүү дээ. Одоо л ойлгож шүү дээ. Гэхдээ ингэтлээ өсөж өргөсөн ч гэсэн Tata-гийн тэр бизнесийн эзэнт гүрний гол үзэл баримтлал огт өөрчлөгдөв. Тэр нь Заравстрын шашны 3 үг гэдэг. Хумата, Хукта, Хуашта гэдэг. Энэ үзэл баримтлал одоо өөрчлөгдөв. Хумата, Хукта, Хуашта гэдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зөв санаа, зөв үг, зөв үйлдэл гэсэн үг. Энэ зарчим одоо өөрчлөгдөв. Гоё төг байгааз. Харин өстой гоё төг шүү дээ. Гангаар бүцэн ирчүүд гэж хэлээд байгаа. Энэ сэтгэл зүрхэн тийм яг үзэл бодол нийгэм улс орондоо хэрэгтэй гэсэн тэр гам мэт ийм хатуучиг зарчимтай тэгсэн мөртлөө сайн сайхан нэтлээ ийм сайхан төгөх. Ямар гоё юм бэ. Нөгөө нэг үнэт зүйл гэдэг нь шүү дээ тий. Энийг нөгөө нэг элдв янзын одоо сурчилгаа одоо ухуулга тим юм дээр ашигласаар байгаа тийм чухал үг шиг сонсогдохоо болчих. Гэтэ тэр үнэт зүйл гэдэг зүйл саяны тэр анхны Tata-гийн үнэт зүйл үе удмаар дамжаад яваад байгаа байхгүй. Эхлээд зөв санаа, тэгээд зөв үг, тэгээд зөв үйлдэл. Яг Тэгээд үйлдэлээр харуулдаг таа. тэгээд энийг одоо чи юу гэдэг чинь гэр бүлийн чинь хүлээсэн үүрэг. Манай гэр бүл одоо энэ этхийн ард түмний өмнө хүлээсэн үүрэг энэ шүү. Зүгээр л гэр бүл шүү дээ. Тий хурж ирээд удирдах гингүүд тэгэл яг ирээл удирч байгаа шүү дээ. Тэгээд тэр хүлээсэн үүргийнхэн дагуу тэг хийж байгаа юмуд нь ямар гоё юм бэ. Өөрөө өөртөөх нь яг тэр чадварт нь тохирсон. Тэгээ нөгөө яг нөгөө хэрвээ нэг юм жижиг хутга байдаг те хэн барьж байгаагаас шалтгаална. Тэрүүгээр ингээд гоё юм зороод гоё мужаан хийгээд гоё юм болж болно шүү дээ тий. Тэр юмыг хэн барьж байгаа шалтгаал. Тэнгууд тэр барьж байгаа улсууд нь яг тэр нэг үнэт зүйлийг мэддэг юм. Тэгээ нэг юм утам судраа үр хүүхдүүдээ яг ингээд бэлддэг юм шиг тий. Бүгд яг юм зүв байгаад шүү тий. Ас холын тий. Монгол улсаас хоёулаа чинь энэ хүмүүсийг барахж ярьж гин гэдэг чинь гайхалтай басна. Яа бас юм бодогдуулахаар л юм биш үү? Чи юу хийж яваа вэ? Чи одоо энэ гэр бүлийн тий хувь заяаг яаж нөлөөлөх ёстой вэ гэж бодогдохоор л юм биш өөрлөг анзаармаар л түүх биш. Үнэхээр гайхалтай гоё түүх. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гоё те чанартай амьдрий. Өнөөдрийн дугаарт айгүй гоё таарч. Чанартай амьдрий ураатай Мортин резиденсийн хамт олон маань ажиллалаа. За мөн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олон маань гангаар бүтсэн хамт олон маань бид бүхнийг дэмжиж ажиллаа. За ингээд энэхүү нэвтрүүлгийг NTV телевизээр болон 83.3 107 хостолгооноор маань Одмондөр радиоор хүлээн аван сонслоо. За тэгээд энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн хөтлөгч Зандаа танд баярлалаа. За баярлалаа Ануша. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйцэтгэхний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй,
Монголд ялах болтугай.